Зууны мэдээс сонин улс төр хөшөөний ард буланда сайд асан энх амгаланг ялсан хардлага дагуулж байна хэмээх нийтлэлээ онцолж байна. Баян зүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн 7 хоногийн дундуур буюу 2025 оны 2 дугаар сарын 5-нд ерөнхийлөгчийн тамийн газрын дарга асан энх болд Замтээврийн хөгжлийн сайд энх амгалан хоёрыг шүүх хурал болов. Шүүх энх болдыг цагаатгаж харин энх амгаланд 2 жилийн хорих ял оноолоо. Улс төр бизнесийнхний тэмцэл тулааны дундуур гарсан шүүхийн энэ шийдвэрт хачирхаж гайхсан хүн олон байна. Яагаад гэхээр анхан шатны шүүхийн олон нийтэд зориулсан гэх албан ёсны мэдээлэл нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч энх болдыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн гэж буруутхан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэнийг шүүх хавтас хэрэгтэй бүрэн танилцаж энх болдыг дан ганц мэдүүлэхээр яллаж байгаа нь хуульд заасан хөдөлбөргүй нотлон тогтоох шаардлагыг хангаагүй буюу нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж түүнийг цагаатгав. Харин шүүгдэгч энх амгалан улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хавтаст хэрэгт авагдсан баримт бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзээд 2 жилийн хорих ял дахин гэмт хэрэг үйлдэхээс өрчлөн сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасах ялыг оногдууллаа гэжээ. Харин авилгатаа тэмцэх газрынхан 2023 оны хавар 5 дугаар сард энх болд энх амгалан нарт холбогдох хэргийг прокурорт хянуулахаар өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Тэдний өмгөөлөгч нар нь улсын ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрсан гэх мэдээлэл бий гэж мэдээлжээ. Өвгөл нь 11-р сард нийслэлийн прокурорын газраас уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл энэ хоёр эрхэм хоёулаа бид бие бие улс төрчийн тухайд л мэднэ. Хувь хүний хувьд танихгүй л гэцгээсэн. Хамгийн гол нь хууль хяналтынхан тэднийг буруутгахдаа улсын хурлын гишүүн, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга энх амгалан 2019-с 2020 онд Замтээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ерөнхийлөгчийн тамийн газрын дарга асан энх болдтой холбоотой гэх Страто хувьцаат компани давуу байдал бий болгосон. Энх болд төрийн өндөр дээд албан тушаалд хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Замтээврийн хөгжлийн сайд энх амгаланд нөлөөлж бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт ялагдагчаар татагдсан гэд байсан юм. Харин анхан шатны шүүх энх болдыг цагаатгаж энх амгалан 2 жил хорно гэд шийдчихлээ. Үүнийг зүгээр л нэг энгийн логикоор авч үзье л дээ. Энд анх хоёр хүний харилцааны асуудал яригдсан байгаа юм. Авилгатаа тэмцэх газар прокурорын нэг нь авч нөгөө нь өгсөн байна гэж үзсэн. Харин шүүх нэг нь авсан байна. Гэхдээ нөгөөх нь өгөөгүй байна гэсэн шийдвэрийг гаргачихав. Ингээд энэ үйл явдлын логик алдагдчихлаа. Гэхдээ шал өөр логик гарч ирлээ. Шүүхээс энх амгаланд ял шийтгэхдээ дахин гэмт хэрэг үйлдэхээс өрчлөн сэргийлэх зорилгоор нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ял оноолоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүгээр энх амгалан ойрын 5 жилдээ улс төрийн өрсөлдөөнөөс хасагдж байгаа юм. Чухамдаа энэ нь хардлага дагуулад эхэллээ. Нөгөө тээгөөр иргэн энх амгалан ингэж ял аваад шууд 20 хоног руу ачигдлаа. Тэрээр хэдхэн сарын өмнө улсын хурлын гишүүн байсан. Гэтэл өнөөгийн улсын хурлын гишүүн даваагийн Цогтбаатар дээд шүүхээс хорих ял аваад 3 сар болох гэж байна. Бүрийн эрх нь хэвээрэл яваад байна. Энэ зуурт улсын хурлын намрын чуулганыг хаасны дараахан улсын хурлын гишүүн энх хоёр дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн байгууллага заавал биелүүлнэ гэдэг үндсэн хуулиа хааш нь хийх гээд байна вэ? Ер нь үндсэн хуулиас давсан ямар ч дарга байдгүй юм да гэсэн бас толгойд бууж ирлээ. Нээрэн иргэн энх амгалан улсын хурлын гишүүн даваагийн Цогтбаатар хоёрын үндсэн хуулийн өмнө зогсох ялгаа нь яг юу юм болоо?